Сайн байцгаана уу? Та бүхэнд сонгуулийг сурвалжлах нь түүний төрлүүд гэсэн сэдвээр танилцуулга хичээл бэлтгэлээ. За, сонгуул бол хэвлэл мэдээллийн хувьд хэрэгслийн хувьд ёс зүгээ барьж ажиллах, тэнцвэртэй мэдээлэх, за нэр дэвшигчдийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох, иргэд олон нийтийн хувьд бол одоо сонголтоо мэдээлэлтэй хийхэд туслах ийм олон хүчин зүйлийг харгалзан ажиллах шаардлагатай чухал цаг үе. Сэтгүүлчид сонгуулийн тухай мэдээлэхдээ сонгуулийн тогтолцоо, дүрмийн тухай мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүх одоо нэр дэвшигчид намуудын тухай шударга хийгээд тэнцвэртэй мэдээлэх ёстой. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол сонгогчдын дуу хоолой болох ёстой. Сэтгүүлчид үнэн зөв, шударга, хариуцлагатай байх мэргэжлийн энэ стандартыг сонгуулийн үеэр хатуу мөрдөж ажиллахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хөөрөл, ашиг сонирхлын үүднээс одоо мэргэжлийн ашиг сонирхлын үүднээс сонгуулийн үеэр мэргэжлийн ажлаа одоо огт хийж болохгүй тусгайлан анхааруулдаг ийм онцлогтой. За, бүх улс орон сонгуулийн дүрм, сурталчилгааны арга барил бол өөр байдаг боловч одоо дэлхийд даяар сонгуул шударга хийгээд чөлөөтэй байх ёстой ганцхан зарчим дээр л нэгддэг. За, үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гол үүрэг гүйцэтгэх нь мэдээлэл өгөх, дүн шинжилгээ хийх, одоо нийгмийн хотож нохой харуул хамгаалтын үүрэг гүйцэтгэж сонгогчдын одоо дуу хоолой хүргэх сувг болж өгдөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл. За, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр ажиллах юм 3 ийм том нэлээд өргөн хүрээний үүрэг гүйцэтгэх нь. За, мэдээлэх үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээлбэл одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн мэдээллийг иргэдэд өгдөг. Сонгуулийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг бол мэдээллийн хэрэгслээс ихээгээ хамаардаг тул сэтгүүлчид одоо сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, нэр дэвшигчид одоо тэдний мөрийн хөтөлбөр кампанид ажлын талаар үнэн зөв шударгаар мэдээлэх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр зарчим бол. За, ингэснээр сонгогчид мэдээлэлтэй болж шийдвэр гаргахад тусалдаг. Сонгогчдын мэдээлэлтэй болж шийдвэр гаргахад тусалдаг. За, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл явдлуудыг мэдээлэхээс гадна асуудлуудыг тайлбарлах, дүн шинжилгээ хийхдээ олон талын байр суурийг гаргаж, олон их сурвалж ашиглаж одоо олон талын мэргэжлүүдийг урьж хилцүүлэх хийх нь бол зүйд нийцнэ. За, бас нэг мэдээлэх үүрэгтэй холбоотой өөр чухал ойлголт бол сонгуулийн ерөнхий хорооноос өгөх ерөнхий мэдээлэл. Сонгуулийн үйл хорооноос өгөх иргэдэд сонгуулийн үндсэн үйл явцын талаар өгөх ерөнхий мэдээлэл байгаа. Үүнд одоо сонгогчдын эрх үүрэг, сонгогчдоор бүртгүүлэх, саналаа өгөхий, саналын хуудасаа хэрхэн бүглэхийн ч гэдэг юм уу, ийм ойлголт байгаа. Тэрнээс гадна улс төрийн PR сурталчилгаа хийгээд одоо нэр дэвшигчдийн хооронд халз мэтгэлцээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл зохион байгуулж одоо улс төрийн намууд болон одоо сонгогчдын хооронд харилцаа холбоог бий болгож чаддаг. Өөрөөр хэлбэл мэдээлэх үүргийг бол ийм олон хүчин зүйлийн ийм өргөн хүрээнд мэдээлэх үүргийг гүйцэтгэдэг гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл. За, хоёр дахь чухал зарчим бол мэдээллийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгааны сонгуулийн өмнөх үе буюу сонгуулийн сурталчилгааны үйл явц хийгээд санал хураалтын үйл явцыг нарийн ажиглаж олон нийтийн өмнөөс одоо манаач ажиглагчийн үүргийг гүйцэтгэдэг. За, энэ үеэр одоо нэр дэвшигч болон сонгогчдын эрх зөрчигдөх, үг хэлэх, чөлөөтэй сонголт их эрх зөрчигдөх. За, санал хураалтын явцаас гарсан авилга болон улс төрийн намуудын бие биен руугаа хийсэн гүтгэлэг, дайралт гэх мэт альва хууль зөрчсөн үйл явдлуудыг талаар мэдээлэх нь бол хэвлэл мэдээллийн үндсэн ажил юм. Энэ нь одоо ажиглагчийн үүрэг үүсгэж байгаа гэсэн энэ хүрээнд хийгдэх ажил. За, 3 дугаарт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгогчдын дуу хоолой болох ёстой. За, сонгуулийн үеэр зөвхөн улс төрчид ярихгүй сонгогчдод үзэл бодол, байр сууриа илэрхийлэх боломж олох ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Сэтгүүлчид олон нийтийн одоо тулгамдсан асуудлаар олон нийтийн дунд дуу хоолойг нь сонсох форум хийж олон нийтэд нэвтрүүлж хүргэх ёстой. За, дараагийн нэг асуудал бол сонгуулийн үеэр явуулдаг нэвтрүүлгийг 4 төрлөөр ангилж болно. Одоо нийтлэл нэвтрүүлгийг тийм ээ. Цаг үеийн мэдээ сурвалжлага, телевизийн халз мэтгэлцээ, за улс төрийн төлбөртэй сурталчилгаа, эсвэл улс төрийн намуудын сурталчилгааны үнэгүй нэвтрүүлэг гэсэн ийм 4 төрөлд хувааж болно. За, сүүлийн 2 ойлголтын тухайд бол нам нэр дэвшигч дагуулгыг бэлтгэж хийдэг өгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд л элтэд хүний гутаанд оромжилсан, дайрт авчилсан, өдөөн хатгсан зэргээр хувь хүний ёс суртахууныг зөрчсөн, ёс зүйд нийтэхгүй тийм үйл явдлын агуулгыг л одоо нийтлэхээс татгалцахаас өөрөөр бол энд бол хяналт тавьж оролцдог. За, эхний 2 ойлголтын хувьд болохоор сэтгүүл зүйн яг бүтээл,
сэтгүүл зүйн одоо зарчим шаардлага одоо тэнцвэр одоо улс төрийн сэтгүүл зүй бол улс төрийн мэтгэлцээний тавилт улгаан зарлал тэнцвэртэй байх, шударга байх гэсэн энэ хоёр үгний төлөөлөл энэ зарчмаа баримтлаж ажиллах хэрэгтэй болдог. За сонгуулийг мэдээлэх нь бол бусад системийг мэдээлэхтэй бол ижил зүйл биш. Сонгуул өөрөө бол олон хүний хувьд ирээдүйн талаарх чухал шийдвэр гаргах үйл явц. Тэгэхээр сонгуул амжилттай бол улс орон ардчлал инх тайван руу сонгуул муу бол эсэргээрээ үдэн хатгалах сөргөлдөө мөргөлдөөн рүү хүргэж болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоор улс оронд болж байгаа сонгуулийн үйл явцын өрнөлийг мэдээлж олон нийтэд үзэл хандлагад хүчтэй нөлөөлдөг ийм хэрэгсэл. Тэгэхээр сонгуул амжилттай сайн явахын үндсвэл олон нийт улс төрийн нэр дэвшигчид аль нь одоо үг хэлэх чөлөөтэй хэвлэл нийтлэх ийм эрхтэй байх хэвээр. Энэ эрх чөлөө энэ боломжоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл хэлсэн үг болон үйлдэлсэн баримтын үннийг мушгин гуйлахгүйгээр дарамт шахалтанд оруулахгүйгээр хүн бүрт үг хэлэх хэвлэл нийтэх боломжийг олох үүрэгтэй. За мэргэжлийн сэтгүүлчдийн хийх ажил бол иргэдийн тулгамдсаж буй асуудал тэдний сонголт их боломжийн талаар бүхий л талаас нь мэдээлж өгөх бөгөөд хэний төлөө саналаа өгөх юм бол иргэд өөрсдөө шийддэг ийм л үйл явц. За улс төрийн сонгуулийн үеэр явуулдаг одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг чухал нэвтрүүлэг бол одоо иргэд олон нийтийн нийгмийн өмнө хүлээсэн мэргэжлийн үүргээ биелүүлэхэд сонгогчдод мэдээлэл өгөх сонголт хийхэд тусалдаг нэг чухал нэвтрүүлэг бол телевизийн хаалт мэтгэлцээ гэдэг ийм нэвтрүүлэг байгаа. За телевизийн хаалт мэтгэлцээ бол 1960-аад оноос хойш телевизийн практикт орж ирсэн тий 60 онд анхны хаалт мэтгэлцээ Америкт болсон байдаг. Хаалт мэтгэлцээ телевизээр гарч ирсэн цаг үеэсээ эхлэн үзэгчтэй шоу зингийн хөтөлбөр болон спортын хөтөлбөрээс дутуугүй түүнээс илүү үзэгчтэй байсаар өнөө хүрсэн. За сонгуулийн мэтгэлцээний ерөөсө зорилгыг товчхон тодорхойлвол сонгогчдод сонголтоо хийхэд одоо сонголтоо мэдээлэлтэй хийхэд туслах юм гол зорилготой. За нэг манд. За сонгуулийн мэтгэлцээний бас нэг юм үндсэн чухал зарчим бол одоо ижил тэгш одоо оролцогчдод ижил тэгш байдлыг хангаж өгөх. Өөрөөр хэлбэл эрх тэгш ижил нөхцөл байх бол хамгаас чухал. Иргэд бол мэтгэлцээнээс үнэн зөв мэдээллийг л авах ёстой. За гэхдээ мэтгэлцээний ач холбогдлыг бол одоо сонгогчдод мэдээлэх төдийгээр ганцхан ийм үгээр бол тодорхойлох боломжгүй. Мэтгэлцээний тухай маш олон одоо сурвалжих судалгааны юмнууд мэтгэлцээний ач холбогдлыг ийм байдлаар маш өргөн хүрээнд тодорхойлсон байна. За жишээлбэл мэтгэлцээ нэр дэвшигчдэд ямар ач холбогдолтой байдаг гэхээр үзэл бодлоо илэрхийлэхтэй, байр суурьаа илэрхийлэх, мөрийн хөтөлбөрөөр танилцуулах, тухайн өрсөлдөж байгаа албан тушаалд тэнцэх, ур чадвартай гэдгийг харуулах боломжийг олгодог. За маш олон улс төрчид мэтгэлцээнд оролцсноор удирдагчийн арга барил болон зохион байгуулах арга барилд суралцсан гэж мэдээлсэн байдаг. За сонгогчдын хувьд болохоор нэр дэвшигчдийг өрсөлдөгчөө сурталчилгааны явцд бол тус нь харж тусынхын мэдээллийг авдаг. Зөвөр юуны мэтгэлцээний үеэр сонгогчдод өрсөлдөгч болон нэр дэвшигчдийг ингээд нэг дор харих, харьцуулах боломжийг олдог ийм чухал ойлголт. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчдийн улс төрийн байр суурь, үзэл хандлага, байр суурь гадна өрсөлдөгчийн дайралтанд өгж байгаа хувь хүний хариу үйлдлийн хүртэл мэдэх ийм боломжтой. Ийм боломжийг олгож байгаа. За улс төрийн хурцтал байдлыг багасгах улс төрийн мэтгэлцээ бас чухал үүрэгтэйг нь эерэг нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл мэтгэлцээ бол одоо хэдийгээр өөр үзэл бодолтой улс төрийн өөр байр суурьтай сөргөлдөх талууд боловч одоо үзэл бодлороо соёлтой чухал хариуцлагатай байдлаар мэтгэлцэж чадна. Бие биенээ хүлээн зөвшөөрсөн өөр байдлаа үл харгалзан мэтгэлцэж чадна гэдгийг илэрхийлдэг ийм үйл явц. Тэрнээс гадна мэтгэлцээний зохион байгуулахад бол одоо зохион байгуулагчдаар нэр дэвшигчид, хөтлөгчд гээд маш олон талын харилцаа, тохиролцоо, гэрээ хэлцээр явагдчих. Тэр үйл явц бол хэдэн сарын турш үргэлжилдэг. Энэ мэтгэлцээний үйл явцаас өмнө энэ улс төрийн хурцлал байдлыг багасгахад энэ олон уулзалтууд энэ хамтын ажиллагаа эерэг нөлөө үзүүлэг. Тэрч байтугай сонгуулийн дараа засаглалч гэсэн эргээр нөлөөлөх тухай тэмдэглэсэн байна. За бас нэг чухал ач холбогдол бол сонгогдсон төрийн түвшээдийн хариуцлагыг нэмэх гэж байна. За мэтгэлцээний үеэр улс төрчид амлалт өгөх хийх ажлын жагсаалт гаргах, бодлого хөтөлбөр боловсруулах тухай ярьдаг. Тодорхой хугацааны дараа, сонгуулийн дараа, албан тушаалд очисныхан дараа, тодорхой хугацааны дараа
амлсан амлалт хийх ажлын жагсаалт бодлого хөтөлбөрийн талаар одоо телевизээрээ нэвтрүүлгийг иш татах замаар хариуцлага хийх боломжтой гинэ. Дэлхийн улс орнуудад сонгуулийн дараах мэтгэлцээ нэг сүүлийн жилүүдэд хийж эхэлж байгаа. Энэ одоо нэр дэвшигчд болон улс төрчтэй хариуцлага тооцох, хийх ажлынх нь явцыг хянах ийм олон нийтийн хяналт болж өгдөг ийм юутай. За улс төрийн тэгш ус нөхцөл байдлыг халах гэсэн ойлголтын дээр болохоор манайх шиг тэр цэцмаа хоёр намын одоо гол тоглогчтой ийм улс төрийн нөхцөл байдалтай улс орнууд жижиг намууд болон бусад бие даагч нэр дэвшигчдэд үйлдэл бодлоо хэлэх, мөрийн хөтөлбөрөөр танилцуулах, үгээ хэлэх тийм боломжийг энэ мэтгэлцээ олгож идэг. Томч нам бай, жижиг намч бай ялгаагүй телевизээрээ дээр гарч үгээ хэлэх тийм боломжийг олгож идэг. За ардчлалын эрүүл тогтолцоог бий болгодог гинэ. Мэтгэлцээнийг шударга одоо зарчмын дагуу тэнцвэртэй ил тод байдлаар зохион байгуулах нь тухайн нийгэм, тухайн улс орны ардчлалын тогтолцооны нэг хэсэг болж олон улсад харагддаг юм байна л да. Тийм учраас одоо улсынхаа дүр төрхийг эргээр бүрдүүлж хөрөнгө оруулалт татах худалдаа болон юуны аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч татах тийм үйл явц дэлхийн практикт тохиолдож байгаа. Тиймээс мэтгэлцээний ач холбогдлыг бол ийм өргөн хүрээнд ойлгож авч үзэх хэрэгтэй. За мэтгэлцээний зохион байгуулах зарчмын хувьд улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал дуршлаг гээд маш олон хүчин зүйлээс хамаарч янз янзын нөхцөл байдлаар мэтгэлцээнийг стандарт загвараар зохион байгуулж байгаа хэдий ч одоо ямар загвар юугаар зохион байгуулахаас үл шалтгаалж дараах ийм зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй. За хамгийн чухал нь мэтгэлцээнд шударга байх, маш нарийн нэг зохион байгуулалттай байх л шаардлага тавигдаж байгаа. Энэ нь одоо мэтгэлцээний зохион байгуулж байгаа олон нийт болон нэр дэвшигчдийн итгэлийг олж авахд бол энэ шалгуур зарчмууд бол маш чухал нөлөөтэй. За эцсийн зорилго нь бол үл өмөртөх. Өөрөөр хэлбэл сонгогчдод мэдээлэх ерөөсөө эцсийн зорилго байх ёстой. Аль нэгэн арилжааны эрх ашигыг сурталчлах юм уу, хэвлэл мэдээллийн хэрэгслийг сурталчлаад эхлэх юм бол энэ зорилго биелэхгүй болно гэж байгаа. За мэтгэлцээний бүр одоо муу мэтгэлцээний байдгүй буюу одоо үндсэн одоо ил тод байх, тэнцвэртэй явах гэсэн үндсэн зарчмаа баримтлаад хийжүүл хэдийгээр учир дутагдaltaй мэтгэлцээ байсан ч гэсэн сонгогчдод мэдээлэх үндсэн үүргээ биелүүлж л байдаг. Тийм учраас ямар нэгэн байдал улс орнууд мэтгэлцээний бол хийж л байх нь чухал гэсэн энэ зарчим байгаа. За энгийн ойлгомжтой байхын хувьд бол одоо манайх шиг мэтгэлцээний туршлага багтай улсуудын хувьд бол одоо иргэдэд мэдээлэл өгөх үндсэн үүргээ биелүүлэхийн тулд мэтгэлцээнийг бол одоо дэлхийн стандартын загвараас бол богино хийж болно гэсэн ийм хандлага гарч илээ. За нэр дэвшигчийн оролцоог хангах бол мэтгэлцээний маш чухал бөгөөд хамгийн одоо тулгымцсан асуудлын нэг байдаг. Жишээлбэл нэр дэвшигч ирэхгүй л мэтгэлцээ болохгүй байх юм нөхцөлтэй. Тиймээс одоо алдаж болохгүй, одоо ухарч болохгүй, одоо ил тод байдал, тэнцвэртэй байдал, шударга байх гэсэн үндсэн зарчмуудыг барьсгээд одоо нэр дэвшигчтэй сэдэв, хөтлөгч, мэтгэлцээний танхим гэх бусад зүйлүүдээр л тохироо хилцээ хэрч нэр дэвшигчийг эрүүлэх нөхцөлийг ханган ажиллах хэрэгтэй гэсэн ийм ойлголт хэлж байгаамаа. За мэтгэлцээний загварын хувьд бол бас л одоо үүсч ирсэн цагаас хойш маш олон янзын загваруудыг дэлхийн улс орнууд ашиглаад ирсээд байна. Энд бол одоо нэр дэвшигчид, за модератор буюу хөтлөгчид, зочид буюу үзэгчид гэсэн ийм үндсэн 3 оролцогч байна. Энэ бол мэтгэлцээний ийм сонгодог загвар. Энэ загвар дээр нэмээд телевиз болгон улс орон болгон өөр өөрөөр баяжуулж явж байгаа. Гол нь энэ үндсэн загвар дээр тэр бүх оролцогчийн тэгш байдлыг хангаж өгөх одоо үндсэн шаардлага байна. Үндсэн 3 оролцогч тэгээд тэгш байдлыг хангаж өгсөн бол ингээд бүхэлдээ бол мэтгэлцээ ингээд давчрахтаа ойлгож болно. За энэ Украины жишээ гарч ирж байна. Мэтгэлцээний загварын жишээ, мэтгэлцээний үргэлжлэх хугацаа, за хэн эхэлж үг хэлэх юм, тэрийг хэрхэн шийдэх юм те. За эхэнд үг хэлэх хүний одоо минут хугацаа, тэр одоо нээлт буюу хаалтын үгийг хугацаагаар хязгаарлаж өгөх нь одоо асуулт хариулт болон цаашдаа сэдв ярих боломжийг олгодог. Энэгээр ингээд өөр бас нөгөө тэнцвэртэй байдлыг хангадаг юм чухал ойлголт. За нэр дэвшигчийн ярих хугацаа, асуултанд хариулах хугацааг бас хугацаагаар хянаж өгдөг. Тэр нь нэр дэвшигчийн ард байх цагаар хянах нь мөн л шударга байдлыг илэрхийл болдог. Хугацаатай холбоотой алдаа бол шударга байдлыг эсэргүүцсэн тийм шүүмж дагуулдаг учраас энийг бол үзэгчид, оролцогчид, нэр дэвшигчид харагдахаар хугацааны юм системийг байрлуулах хэрэгтэй. За хэн эхэлж хариулах уу, хэн эхэлж нээлтийн үг хэлэх үү гэдгийг бол спортын журмаар тий шодох маягаар сонгоно. Энэ мөн л шударга байх тэнцвэртэй байдлыг илэрхийл болж байгаа.
За асуулт хариултын хугацааг бол минутаас гэшгүй. Тэгээд энэ нийт хугацааг бол уян хатан байдлаар шийднэ гэсэн ийм мэтгэлцээний загвар. Ерөнхий мэтгэлц, дэлхийн мэтгэлцээний загвар бол иймэрхүү байдлаар хийж болж байна. За мэтгэлцээнд хөтлөгчийн тухай ойлголт маш чухал байдаг. Мэтгэлцээний хөтлөх, сайн мэтгэлцээ хөтлөгч муугаас нуруу унах тохиолдол бий. Эсвэл мэтгэлцээнд нэр дэвшигчид хөтлөгчөөс болоод ирэхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэтгэлцээний хөтлөгчид тусгай юм шаардлагууд тавьдаг. За жишээлбэл энэ ча нийтлэг ийм шаардлагууд байна тий. Гол нь хөтлөгч улс төрийн харьяалаас хол, улс төрөөс хол, улс төрийн парламентын гишүүн байсан, улс төрийн ажил хийж байснаас хол ийм хүн байх хэрэгтэй. Хамгийн ихний зарчим нь. За мэдээж хэрэг зохиох хэмжээгээр олон танигдсан, бас хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байх хэрэгтэй. За хүчтэй зоригтой байх хэрэгтэй буюу одоо нөгөө цогц дараагийн хүн улс төрчийг одоо зогсоож одоо асуултнаас хайлах, минутанда багтаж ярихгүй байх зэргийг ингээ хөтөлж удирдан чиглүүд зохицуулах тийм чадвартай байх хүн гэсэн ийм үндсэн хүрээнд хөтлөгч тавих шаардлагыг орж ирж байна. За мэтгэлцээний үеэр хөтлөгчийг юу хийхийг бас наривчлан зааж өгдөг. Бусад нэвтрүүлэгтэй харьцуулахад бол мэтгэлцээний хөтлөгч бол харьцангуй үүрэг багтай. Одоо бусад нэвтрүүлгийн хөтлөгчд бол одоо энэ оролцогчдод зориулж өөр асуулт тавих тий. Эсвэл энэ сэдвийг орхиод дараагийн сэдв рүү орох ч гэдэг юм уу. Ийм байдлаар нэвтрүүлгийг хөтлж удаг бол мэтгэлцээнд энэ бүхнийг бол хориглодог. Ижилхэн асуулт тавина. Ижил тэгш байдлаар хандан тий. Нэг оролцогчийг хүндэтгтэй маягаар дуудаад нэг оролцогчийг зүгээр нэрээр нь дуудах маягаар ийм хандлагын ялгаа энтрийг бол огт гаргаж болохгүй. За энд бол бас Украины одоо Интерньюс гээд олон улсын мэдээллийн агентлагаас мэтгэлцэн хийж исэн юм загварын хөтлөгчийнх нь одоо шаардлага байна тий. Хийх ажлын нэг чагсаалтууд байна. Мэтгэлцээнийг нээн, оролцогчийг танилцуулна, цагаан хянана, сэдвээ зарлана. За оролцогчдод ижил төрлийн асуулт тавиад нэр дэвшигчийг сэдвээс салих, цагаас салих тохиолдолд зогсоогоод мэтгэлцээнийг дуусгах гэсэн ийм байдлаар үүргээ тодорхойлсон байна. За ер нь бол мэтгэлцээний үүргийг түрүүнд дурдсан. Тэгэхээр одоо энэ ч нөгөө одоо энэ манай явсан 17 оны мэтгэлцээний зураг гарч ийн те энэ ч. Тэгэхээр энэ ч хамгийн сонгодог хэлбэр бол ер нь бол телевизийн салбар, залуу төлөөлөл, эмэгтэй төлөөлөлттэй салбар. Тэгэхээр хит залуу хүн байх те туршлага багтай хүн байх бол мэтгэлцээний нураах юу байдаг. Сонгодог загвал эрэгтэй эмэгтэй хөтлөгч байх. Нүүрний өнгө, дууны өнгөөр бол оролцогчийг дэмжсэн өнгө айсгүй байх зэргээр ингэж явах хэрэгтэй. Бас нэг яванд хөтлөгчийг мэтгэлцээний оролцогчид чухал болохоос хөтлөгчид рүү анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр хөтлөгчдийг дандаа средний юм уу, опшин юм холоос авдаг. Оролцогчийг бол ингээд дангаар нь авдаг. Ийм планы хэлбэрүүдийг хүртэл зааж өгдөг тийм зарчим байна. За мэтгэлцээний гэрээнд хөтлөгчд тавих шаардлагыг жагсаадаг. За хөтлөгчд тавих шаардлага дараах байдлаар жагсаасан байгааг харж байна. За мөн л төрүүчийн зарчимтай адилхан төвийг сахисан байх, улс төрийн оролцоогүй байх, их хэлээрээ төгс сайхан ярьдаг байх, дуршлагатай байх, олон нийтийн хүндлэл хүлээсэн байх. За яг урд өмнө телевизд ажиллаагүй байвал урд өмнө телевизд ажиллаагүй хүн байвал одоо заавал мэтгэлцээний танхимд ирж бэлтгэл хийх, програм хийх шаардлага тавьдаг. За төгсний хувьд дандаа опшн плантай байх хэрэгтэй гэсэн ийм зарчмуудын шаардлагыг тавьж байна.